За өнгөрсөн хугацаанд жил болгон хүний эрхийн үндэсний комисс бол их хуралд бол жил болгон тайлан ихтгэлээ бол өгдөг. Ингээд ихтгэлүүд төр дүн шинжилгээ хийгээд үзэхэд бол сүүлийн 5 жилийн үечлэлээр харахад бол мэдээж бас асуудал нэлээд өөрчлөгдөж байгаа л да. А бүлгээр нь харах юм бол хамгийн түрүүнд хүүхдийн эрхийн асуудал жил болгон дандаа тулгамдсан асуудлаар нэгдүгээрт хүүхдийн эрхийн асуудал гардаг. А асуудлаар нь харах юм бол иргэдийн эдийн засгийн нийгмийн одоо соёлын эрх буюу ялангуяа өмчлөг эрхийн асуудал бол сүүлийн үед бол нэлээд урагшаа нэлээд том асуудал болж орж ирж байгаа. За мөн иргэдийн улс төрийн эрхийн асуудал, чагсаалт цуглаан, үзэл бодлоо илэрхийлэх хэрэгчлөөний асуудал бол ямагт дандаа эхний 3 асуудалд бол орж явдаг. Тэгэд энэ болгоны цаана гарч байгаа нэг том механизм дээр бид нар ямар алдаа гараад ийнү гэд дүн шинжилгээ хийгээд харахад иргэдийн оролцооны механизмыг бол бүрэн дүрээр ажилуулахгүй байна гэж харж байгаа. Ялангуяа шийдвэр гаргагчид яг одоо юу гэдгийг маш явцсан хүрээнд энэ шийдвэрийг гаргаад байна. Иргэдийг өөрсдийг нь сонсдог энэ механизмуудаа илүү тогтмолжуулах, иргэдийн оролцооны механизмуудаа сайжруулж ийж илүү энэ асуудлууд илүү шийдвэрлэгдэх нь бодиттой байна гэдэг ийм үр дүнгууд харагдаж байгаа. Засгийн газраас орж ирсэн 5 жилийн үндсэн чиглэлээр бол үндсэндээ хүний эрхийн талбар дээр гарах ёстой үр дүнгуудыг бол нэлээд сайн нэмж бол тодорхойлсон. Зүгээр энэ бүхнээс дүгнээд харахад бол ер нь засгийн газраас орж ирж байгаа альваа хууль тогтоомж баримт бичгүүдийг бид нар аль болох хүний эрхийн линзээр харах, хүний эрхтэй холбоотой шалгуур үзүүлэлтүүдийг оруулах, за баталж байгаа төсөв бодлого бүх баримт бичгүүд дээр ер нь бол хүний эрхийн асуудлууд дээр ямар ахис твшил гаргах вэ гэдэг ийм линзээр илүү төлөвлөгөө ажиллаж байгаа. Манай хүний эрхийн дэд хорооны гишүүч гэсэндээ бас энэ дээр бол идэвхтэй санаачлагтай бол ажилтдаг. Тэгээ сая 5 жилийн үндсэн чиглэлээр гэхэд тухайлбал иргэдээс ирж байгаа өргөдөл гомдлыг шийдвэрлэх эрхийн асуудал дээр ахис твшил гаргана. Тэр дундаа иргэн нэг удаа одоо өргөдөл гомдлоо гаргаад тэр нь бүрэн дүүрэн шийдвэрлэгддэг байх гэдэг ийм чанарын үзүүлэлтээр энийг одоо шийдвэрлэнэ ч гэдэг юм уу те. За дараа нь мөн иргэний нийгмийн байгууллага иргэдийн оролцооны асуудал дээр бол индексийг бол гаргаж илүү одоо оролцоотой засаглалыг бол бий болгоно. Тэгэхээр энэ иргэний оролцоо гэдэг дээр зайлшгүй ингэж үзүүлэлтүүд үр дүнгууд гаргадаг болно. Тэр дундаа иргэний нийгэм төрийн бас байгууллага иргэдтэй хамтарч ажилласан төрийн байгууллагуудын тоог тогтмол гаргадаг болох ч гэдэг юм уу те. Гэх мэтэр ингээд бид нар бас нэлээд ийм үр дүн шалгуур үзүүлэлтүүд дээр бол нэлээд анхаарч ажиллаж байгаа.